Ерөөл дүүрнэ үү? Сайхан шинэлцгээсэн үү? Зарим нэг шиндээд ирээгүй юм шиг юм тий. Хөдөө хол явж байгаа юу? Онлайнаар номлол тавих нь нэг бодлын олон хүнд ингээд бас эвэл болдог ч гэсэндээ нөгөө бодлын сүмийн хүмүүс дараа нь онлайнаар сонсчих юм чинь гэдэг болчихно тий. Өнөөдөр жоохон бараан сэдв орчиж байгаа. Яг тэгээд таарчиж байгаа. 1-р Самуэль номны 2-р бүлэг байгаа тийм нэ. Хофны, Финихас, Самуэль, Ханна, Эли гэх мэт хүмүүсийн тухай яригдах юм сэдв байгаа. Гэхдээ бид маш чухал сэдвийг өгж байгаа. Яг гэвэл та бүхэн боддоо Самуэль хэмээх энэ хүчрхэг түүхтэй ном тийм ээ Библиэлд дэр хамгийн хүчрхэг бурханлаг хаадуудын тэр бодит түүх бид нэр монголоор онгон дагшин түүх гэж ярьдаг тийм үү өөрчлөгдөөгүй нэмж хасагдаагүй энэ бодит түүхийн энэ агуу нэг эрен үе хаанчлалаас бурхны хаанчлалаас хүний хаанчлал руу шилжиж байгаа бурхны хүний хаанчлал руу хаадуудын хаанчлал руу шилжиж байгаа энэ хувьсгалын үе. Христ итгэл дотор болж буй энэ том хувьсгалыг нээж байгаа ном нь эхлэхдээ Ханна хэмээх энгийн хүүсэр хүүхэдгүй эмэгтэйгийн даруй залбирлаар эхэлж байгаа. Ингээд 1-р бүлэг Ханнагийн залбирлаар эхэлсэн чинь 2-р бүлэг нь мөн ялгаагүй дахиад Ханнагийн залбирлаар эхэлж байгаа. Гэхдээ энэ удаа илүү харьцуулалттай Ханнагийн залбирал чухам ямар учиртай залбирал вэ? Эхний залбирлыг бид нар 1-р бүлэг дээр гарсан залбирлыг харсан тийм ээ. Ханна эзэнтэй маш их ойртож гүн гүнзгий зүрх сэтгэлээ уудлан найз нөхөд мэт энэ хоёр хуваалцах агшинд бурхан Ханнад сануулж байна. Ханна чи хүүхэдгүй хүүсэр учраас хүмүүс чамайг хараагдсан бурханаас таслагдсан эмэгтэй хэмээн ад үзэж гойчилж хүүтэн хүндээ харьцахад миний охин хэцүү байсан. Энэ үед Ханна согтуу мэт тийм ээ тахилж элегийн нүдэнд согтуу мэт зүрхээ уудлан асган тэр гуйх үед бурхан Ханнад өөрийн хүслийг мэдүүлж байна. Юу вэ гэвэл Ханна миний охин хүүгүй хүүхэдгүй бусдаар гойчлогдсон хэцүү байгаа шиг. Шүүгчдийн энэ харанхуй үед аавд нь бас хүү дутаад байна. Миний үгийг дамжуулах, миний өргөөнд үйлчлэх, над руу миний ард түмнийг дагуулах бурхны хүн Израильд байхгүй байна. Ингэсэн чинь Ханнагийн залбирал юу гэж өөрчлөгддөг вэ? Надад хүү өгөөч гэж гуйсан Ханна хэрвээ та надад хүү өгвөл би буцаагаад танд өгье гэж. Тэгээ би асуусан тийм үү? Буцаагаад бурханд өгөх юм бол авч явах гэдэг. Яагаад гэвэл Ханна залбирал дундаа гүн гүнзгий шиг аяон дунд юу ойлгосон гэвэл энэ зөвхөн миний хэрэгцээ биш. Бурхны өөрийнх нь хэрэгцээ байж. Түүний үгийг дамжуулах, түүний үгийг бусдад хүргэх, ард түмнийг зөвөөр чиглүүлэх бурхны хүн эзэнд өөрт нь хэрэгтэй байсан учраас тэр намайг энэ хүртэл хүсэр байлгасан юм байна. Хэрвээ та миний зүрхний хүслийг биелүүлвэл би бас таны зүрхний хүслийг биелүүлье гэдэг энэ агуу залбирлыг Ханна хийснээр бурхны тослогдсон хүн Самуэль бий болж байна. Самуэлийг юу гэж хэлдэг вэ? Чи бол миний тослох хаадуудын дандаа урд нь алхна гэж. Та нар боддоо Саул, Давид, Соломон, Еребоам бүх хаадуудын урд энэ бурхны хүн чи миний нэрээр алхаж явах. Хаадуудын өмнө алхна гэдэг чинь ямар том тослогоо байх вэ тийм үү? Ингээ Ханнагийн 2-р бүлэг дээр орсон чинь дахиад Ханнагийн залбирал гарч байгаа. Гэхдээ энэ удаа өөр залбирал. Бүр гүнзгий бас бүр чухал залбирал, талархлын залбирлаар эхэлж байгаа. Энэ залбирлыг бүгдээрээ хамтдаа уншаад тэгээд 2-р бүлгээ эхлүүлээ. Би та бүхэнд уншиж өгье. 2-р бүлгийн 1-ээс 10 хүртэл. Тэгээд Ханна залбирэн эзэн таньда зүрх минь баярлана. Эзнийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралттай нь баярлан баяссан би. Ам юуга дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангаа. Ахта салфет үн. Миний аллерги ингэ юуных нь мэдэгддэг аллерги. Микрофон дээр муухай сонсогчхойг садаа зоод. За би дахиад уншия.
Авралт тань баярлан баясан би. Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангаав. Эзэнтэй адил ариун нь үгүй. Игээл тань шин хаач үгүй. Бидний бурхан лугаа адил хад гэж байхгүй. Ихэд олон үг бардамнан бүү ярьдгаа. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартгаа. Хамгийн мэдгч бурхан эзэн тул хамаг үүсийг дэнслэгч нь чухамдаа тэр билээ. Дийлэгч агсны ном хугарахад дийлдэгч нэг нь харин хүчийг агсав. Цатгалан байсан нь талхайн хөлсний хүн болоход өсвөлэн байсан нь хайхаа нэгэнд болжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүхэл 7 дүрж байхад хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно. Үхүүлдэг нь ч бас амьлуулдаг нь ч эзэн. Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь тэр юм. Үгүрүүлдэг бас баяжуулдаг нь эзэн. Дордуулдаг бас дээрдүүлдэг нь тэр юм. Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад өндөр алдрын суудлын дэргэд тэр өвлүүлэх тул босов. Газар дэлхий тулгуур багна нь эзнэх тул гагц үүнийхээ дээр эзэн ертөнцийг тэгнжээ. Бишрэлтүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь эзэн билээ. Буруутуудыг харин харанхууд дуугүй болдог. Хар хүчин тэднийг хамгаалж ис чаддгийн хэм. Түүнтэй тэрслэгчд нам дарагдана. Тэгээд тэднийг эзэн Тэнгэрээс бас нэргэнэ. Дэлхийн хязгаар хүртэл эзэн шүүх болно. Хаандаа хүч чадлыг тэр өгөх болно. Тосолсныхоо эврийг тэр бас өргөх болно. За бид нар яруу найргийн ийм сэдвтэй номнууд их уншдаг учраас Библиэлд хэлэгдэж байгаа энэ магтуу гэж ярьж байгаа тийм үү? Магтаал биш, магтуу. Энэ магтуу буюу Шигайонуудын утгыг, сүнслэг гүн утгыг ойлгохдоо ингээд дуржигт уншаад өнгөрөө явждаг. Бид нар энэ дээрээс олон чухал зүйлийг харж байна. Хамгийн сонирхолтой нь юу гэж? Энэ залбирал 1000 гаруй жилийн дараа дахиад яг ижилхэн давтагдаж байгаа. Сонирн байгааз 1000 гаруй жилийн дараа яг ижилхэн хаан давтагддаг вэ? Мэдгүй. Бас нэгэн эмэгтэй. Есүсийн их Мария яг ийм залбирлаа гэдэг. Та нар 1000 жилийн өмнө хэн нэгний хэлсэн үгийг 1000 жилийн дараа хүн тогтоодсон байх боломжтой юу? Мэдчих боломжтой юу? Харин Мария яг гүн гүнзгий оршихуйд орон Хевлидээ Христ Месиаг тээх тэр агшинд Тэнгэрлэгч Гавриэлтэй уулзаж Бурхны төлөвлөгөөг сонсох тэр агшинд тэрээр Элизабеттэй уулзсан хүндэтгэл өргөн магтуу дуулахдаа яг өнөөдөр хааннагийн энэ бэкграундаар яг гижилхэн магтууг 1000 жилийн зайтай хоёр эмэгтэй дуулж байгаа. Хоёулаа Хевлидээ Бурхны үнийг тээсэн хоёр эмэгтэй яг ижил дуулж байгаа. Би та бүхэнд Ханнагийн залбирлыг Мариагийн залбиралтай харьцуулж үзүүлье. За, надад нэг Библи өгж байгаа Мариагийн залбирлыг гаргаад Лух 1-р бүлэг дээр байгаа. Би хоёулын зэрэг тавьж байгаад харьцуулаад байгаа. Пастор минь Лух ном чинь хуучин гэрэн дээр үйдэж штэ. За тийм юм байна уучлаарай. Санаах хэрэг авъя. Санаа пастрын Библи. Том хамаагүй том. Гайгүй таадагч гарна. За, Лух 1-р бүлэг дээр Мариагийн залбирлыг би та бүхэнд уншиж өгье. Мариагийн магтаалын дуу. Мария, сэтгэл минь эзнийг дээдлэнэм. Сүнс минь аврагч бурхандаа баярлаа. Учир нь тэрээр шивгчнийхээ даруй болж харсан билээ. Харахтун энэ цагаас хойш намайг өрөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь хүчит нэгэн нь миний төлөө агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр Ариун билээ. Өршөөлн түүнээс эмэгчдэд үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мотраараа тэр бүтээж зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тэр тараасан билээ. Өдөрдөгчдийг синтенээс нь буулган даруй байгсдыг тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бэлхуулж баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд өршөөлөө болгон бодож тэр туслав. Тэдний эцэг өвгдөд Авраамд болон үр удамд нь үн айлдсанчлан үйлдсэн билээ. Мария Элизабетийн хамт 3 сар орчим байгаад гэртээ буцлаа. За энэ хоёр залбирлын бэкграунд анзаар гэж байна. Самбартай ингэж хичээл орохоор маш тодорхой харагдаг. Гэхдээ та нар намайг агаар дээр зурхаар шууд төсөөлөн бодоо сурцаацсан шүү дээ, тийм үү? Би та бүхэнд хэлж өгье хараа. Энэ хоёрын залбирлын яг ижил 5 сүнслэг агуулга байна. Яг ижил дараалалаараа. Нэгдүгээрт нь энэ хоёрын залбирлыг харуул
Бурхан дарууг өргөдөг гэдгээр эхэлж байгаа. Энэ талархлын магтуун юугаараа гэрвэл таньда зүрх минь баярлна, эзэн минь бас өргөгдөн, авралтаа нь баярлна. Эзэнтэй адилхан хэн ч үгүй, ихэд олон үг бардамнаж бүү яар, ихэмсэг үгс амнаас бүү гарга. Бүхнийг мэдгч Бурхан эзэн тул хамаг үлсийг дэнслэгч нь чухамдаа тэр юм. Өөрөөр хэлбэл тэрээр дарууг өргөөд бардамнагчийг нам дардаг тухай магтуугаар эхэлж байгаа бол Мария яг ийм байдлаар ижилхээ эхэлж байгаа. Сэтгэл минь эзнийг дээдлэн, сүнс минь аврагч Бурхандаа баярлаа. Тэр шивгчнийхээ дарууг олж харсан билээ. Харахтун энэ цагаас хойш намайг өрөөгдөг чинь. Учир нь хүчит нэг нь миний төлөө агуу үлсийг хийсэн билээ. Өршөөлн түүнээс эмээгчдэд үеэс үед байх болно. Үг нь өөр боловч агуулга нь ямар вэ? Яг ижил дарууг өргөгч Бурханы зан чанарыг яг ижил дуулж байгаа. Мянган жилийн зайтай хоёр эмэгтэй шүү. Хоёр эмэгтэй. Хоёулаа ижил хевлэдээ Бурханы хүнийг тээсэн. 1000 гаруй жилийн зайтай залбирал. Бурханы зан чанарыг гүн залбирал дотор ойлгосон эмэгтэйчүүдийн залбирал. Хоёрдугаарт нь бардамлыг нам дардаг гэдэг сэдв орж ирж байгаа. Бардамлыг нам дардаг гэдэг нь Ханнагийн залбирал дээр ихэд олон үг бардамнан бүү ярьдгаа, ихэмсэг үгс амнаас ч бүү гартгаа, хамгийн мэдгч Бурхан эзэн тул хамаг үлсийг тэрээр чухамдаа тэрээр дэнслэн. Дийлэгч агсны ном хугарахад дийлдэгч нэг нь харин хүчийг агсав. За яаж вэ? Мариагийн залбирал дээр мөн яг ижил. Өршөөлн түүнээс эмээгчдэд үеэс үед байдаг. Хүчит үйлсийн мутраараа тэр бүтээж зүрхнийхээ бодлуудыг бардамнагчдыг тэр тараасан бил. Сонирм аваад утга агуулга нь үг нь өөр боловч сүнслэг утга агуулга нь яг ижил яваад байгаа. Мөн 3 дугаарт нь энэ хоёрын залбирлын дараагийн бэкграунд нь хоосныг дүүргдэг тухай өгүүлж байгаа. Хоосныг дүүргдэг. Юу вэ гэвэл хараа. Цатгалан байсан нь талхаан хөлсний хүн болоход өрсөлдөн байсан нь хайхаа нэгэнт болжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүхэл 7 төрж байхад хүүхэд олонтой эмэгтэй хоосон зов. За Ханнагийн залбирал юм бол Мариагийн залбирал дээр хүчит мутраараа тэр бүтээж зүрхнийхээ бодлуудыг бардамнагчдыг тэр тараасан мэлээ. Удирдагчдыг сентинээс нь буулган даруй байгсдыг тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бэлхуулж баячуудыг гар хоосон буцаа. Тийм үү? Эзэн дүүргэгч гэдгийг харуулж байгаа. Дөрөвдүгээрт нь дүүрэн бас хоосолдог гэдгийг харуулж байгаа. Мариагийн залбирал дээр сая дурдгдсан тийм үү? Удирдагчдыг сентинээс нь буулгаад даруй байгсдыг тэр өргөмжилсөн. Зүрхнийхээ бодлууд бардамнагчдыг тэр тараасан. Хүчит үйлсийнхээ мутраар өлссөн хүмүүсийг сайнаар бэлхуулж баячуудыг гар хоосон басаас. Ханнагийн залбирал дээр болохоор цатгалан байсан нь талхаан хөлсний хүн болоход өлсгөлэн байсан нь хайхаа нэгэнд болж байна. Яагаад? Бардам учраас. Тийм үү? Хамгийн сүүлийн ижил агуулга нь болохоор ядууг баян байлгаж даруу. Харин бардам баячуудыг хоосолдог тухай ижил сүнслэг бэкграундаар өгүүлж байгаа. Өндөр алдрын судал тэр өвлүүлэхийн тулд босов. Газар дэлхийн тул ганцхан үнийхээ дээр эзэн ертөнцийг тэгнж бишрэлтүүдийнхээ хөлийг хамгаалдаг эзэн буруутууд тань харанхууд дууг болдог нь хар хүчинд тэднийг хамгаалж ис чадна. Ханнагийн залбирал, Мариагийн залбирал дээр даруй байгсыг тэр өргөмжлөв. Өлсөн хүмүүсийг сайнаар бэлхуулж баячуудыг гар хоосон буцаад өөрийнхөө засаа Израильд өршөөлөө бодож тэр туслав. Одоо юу өгүүлж байгаа нэрэл? Ганцхан үүсэл ба. Сонирмод 1000 жилийн зайтай хоёр эмэгтэй хевлэдэ Бурхны хүүхэд тээсэн тэр цагаасаа 1000 жилийн зайтай хоёр эмэгтэй яг ижил сүнслэг бэкграундаар 5 ижил бэкграундыг яг ижил магтууд уусан. Яагаад энэ чухал вэ гэвэл бидний хамгийн их орохыг хүсэмжлэх ёстой сүнслэг гүн сүнслэг байдалд энэ хоёр эмэгтэй орсон юм. Баргийн хүн орж чадхааргүй тэр гүн гүнзгий байдал нь Бурхантай нүүр тулахыг хэлж байгаа. Эзэнтэй нүүр тулж та ганцаараа ланавасраа нэг та ганцаараа залбирах биш. Эзэн Бурхан тантай бас хуваалцах тухайд яриад байна. Энэ нь анд нөхдийн дотн аав охины харилцааг яриад байна. Ийм гүн гүнзгий сүнслэг байдал гинтийн байдлаар орсон энэ хоёр эмэгтэйн залбирал яг ижил сүнслэг бэкграунд гаргаж байгаа мөртлөөрөө төгсгөл 6-ах нь өөр. Юу өөр гэж? Энэ дээр ингэж хэлж байгаа хараа. Ханнагийн залбирал дуусахдаа түүнтэй тэрслэгчд намд харагдан тэгээд тэднийг эзэн Тэнгэрээс бас нэргэн дэлхийн хязгаар хүртэл эзэн шүүх болно. Хаанда хүч чадлыг тэр өгөх болно. Тосолсныхоо эврийг тэр бас өргөх болно. Ингэж хэлж байгааз харин Мариагийн залбирал дээр юу гэж хэлсэн бэ гэвэл
Авраамд өөрийн хүмүүс болох Авраамд амлсан амлалтаа тэр өнөөдөр биелүүлсэн билээ гэж байгаа. Юу гэж хэлж байгаа нэвэл энэ дүүгээрээ энэ хоёр эмэгтэйн залбирал өөр. Ганцхан ялгаа нь. Яагаад энэ ялгаа байна гэвэл та нар сайн хардаа 22 дугаар бүлгийн 10 дээр Ханнагийн залбирал дээр нэг ийм нэр гарна. Тосолсныхоо эврийг тэр өргөх бол. Тосолсныхоо. Тосолсон, тослогдсон, тослогдогч гэдэг нь еврей үгэнд Машиах гэж дууддаг. Машиах. Бид нар энийг юу гэж дууддаг вүлээ? Месиа гэж дууддаг. Месиа. Месиа гэдэг чинь хэн бэлээ? Бүх дэлхийг аврал загалмай дээр гим нүглийн үүрж биднэрт над мэтийн гим нүглээр дүүрэн итгэл найдваргүй болсон гимтэн ням цэрэнд өршөөлийн хууль, нэгүслийн хуулийг өгөгч Христ эзнийг Месиа гэж нэрлэж байгаа. Месиа. Тэгвэл энэ тослогдогч гэж Ханнагийн хэлсэн үг хэнийг зөвлөсөн байх нь? Месиаг. Өөрөөр хэлбэл түүний хэвлэлд буй Самуэль Бурхны хүн боловч тэр тослогдогчийн Месиагийн замыг бэлдэх бөгөөд хизээ нэг өдөр Мариагийн хэвлэлд тэр Месиа тослогдогч ирэх болно гэдгийг Ханна яаж мэдсэн байх вэ? Шаналл, сүнслэг цохрол бүхий зүрхээ уудлан залбирж явах тэр мөчид Бурхан Ханнатай зөвхөн тэр үеийг өөрчлөх Самуэлийн тухай яриа зогсоогүй. Энэ хоёр зөндөө олон зүйлийн тухай сүнс дотор ярилцсан гэсэн үг. Бүр Бурхан ингээнээр би хэлвэл Ханна охин минь. Окей. Би чамд хүүгэн. Тэр хүүг чи буцаад надад өг. Тэр хүү энэ харанхуй үед шүүгчдийн үед гэрэл болж үнний үгийг ард түмэн түгээн дамжуулан тараах болно. Тэр хаадын өмнө алхах болно. Бас юу гэж Ханна чамайг насурснаас хойш миний Кайрос цагт, миний цагт 1000 гаруй жилийн дараа би тослогдогчийг илгээх болно. Тэр бол Месиа байх болно. Тэр яг чам шиг 11 эмэгтэйгийн хэвлэлд яг чиний хүү Самуэль шиг бүрэлдэн бий болно. Гэхдээ юугаараа үргэж тэр бол тослогдогч, Машиах буюу Месиа аврагч болно. Өөрөөр хэлбэл Бурхан Ханнатай бүх дэлхийн төлөвлөгөөгөө зураг сэтгэлээ нээн хуваалцсныг Ханнагийн магтууд дээрээс харж болж байгаа. Зөвхөн Самуэлийн тухай ярьчаагүй. Бурхан өөрийн зүрхээ уудлагч ийм хүнтэй ямар агуу төлөвлөгөөг ярьдгийг энэ дээр харж байна. Бас нэг өөр эрэгтэйтэй Бурхан ярьдаг. Юу гэж ярьдаг вүлээ? Тэнгэрийн одыг хар. Чиний хүүхдүүд ийм олон болно. Далайн эргийн элсийг хар. Чиний хүүхдүүд ийм олон болно. Хэрвээ би Авраам байсан бол уучлаарай ээл Элохим. Та миний насыг мартчихаагүй. Сара бит хоёрын насыг мартаагүй. 100 хэдийн гарцсан шүү дээ. Энэ олон хүүхдийг чи яаж төрүүлэх вэ? Ингэж асуусан. Авраам шууд итгэлээр хүлээж авсан. Тийм биз? Энэний дараа Авраам Бурхны юу гэдэг лээ? Канаанд авчирж хагаад Падам Арамаас, Месопотамаас, Халдын уураас Авраамыг дуудаад Падам Арамд авчираад Канаан газар дээр авчираад энэ дундуур хөндлөн гулт баруун зүүн дөрөв зүгт хөндлөн гулт налах энэ газрыг би чи болон чиний үр удамд өгнө. Авраам ганцхан хүүхэдтэй шүү дээ. Ганцаархнаа тэр том Канаанд амьдрал галзуу гэнэ. Исаак ч. Харин Авраам итгэлээр хүлээж авах үед юу гэж хэлдэг вүлээ? Гэхдээ одоо биш. Канаанчуудын гим нүглийн аяг хараахан дүүрэг утвал чамайг нас болсноос хойш 400 жилийн дараа энэ газрыг би чиний үр хүүхэдтэй өгнө. Би Авраам байсан бол та бойлол та би үхий 400 жилийн дараа юу болох надад ямар хамаатай гэмээр. Харин Авраам яадаг вүлээ? Итгэлээр хүлээж авдаг. Итгэлээр хүлээж авсан учраас тэр итгэл нь ямар хүчрхэг хоёр үйлдэлийг гаргасан гэвэл Падам Арамд Махпела агууг, Кадеш Барнеад Махпела агууг худалдаж авдаг. Мөнгөөрөө. Яагаад? Би үхэхэд 400 жилийн дараа миний үр хойч Бурхны амласан тэр Тэнгэрийн хот мэт, далайн эргийн элс мэт миний үр хүүхдүүд энд ирэхэд миний цогц би оршуулга маань тэдэнтэйгээ хамт баймаар байна гэд Махпела агууг худалдаж аваад тэнд өөрийгөө мөн ихнэр Сарыг оршуулдаг. Тэрний өмнө бас нэг итгэлийн хүчрхэг үйлдэл хийсэн нь тийм олон хүүхэд өгнө гэж амласан Бурхан над хүүхдээ надад өг гэж хэлдэг. Та ямар горгор юм бэ гэж юм те. Та надад Тэнгэрийн хот далайн эргийн элс харуулад байсан мөртлөө ганцхан хүү өгсөн. Тэгтээ ганц хүү буцаараа танд өрөг гэж байна. Авраам өргөхөөр зүрхэндээ шийддэг. Тийм биз?
Яг энэ итгэлийн алхам одоо хэний амьдрал дээр давхцаж байна. Өөрт нь хүсэн гуйж, уйлж, жил болгон Пенинад доромжлуулж, ард түмэнд доромжлуулж, эмэгтэйчүүд хүүтэн хөндий харьцаж, муу хүүсэр, муу бурхнаар хараагдсан, таслагдсан эмэгтэй гих тэр хүнд хүчээр шүүмжлэлийн дунд нулимс урсган согтуу мэт залбирагч хаана яг Авраам Исаакийг өргөхөөр шийдсэн шиг юу гэдэг вэ? Би Самуэлийг буцаад тавьдаг гэж. Ойлгож байна. Тэгвэл Мария яасан? Мария их хүний хувьд зүрх тасрам, зүрх сэтгэл урагдам тамлал амссан гэдгийг та мэдв. Тэр хайртай хүүгээ, тэр хамгийн хайртай хүүгээ шүнжэнгөө цэргүүдэд зодуулж олон дахин ташуурцснаас болоод нурууных нь мах дуусаад ясан ил гарсан тэр үед хааны зарлиг, Пилатын зарлиг тоог гүйцээхийн тулд даавуугаар орож байгаа тоогоо гүйцээсэн тэр зовлон. Та нар одоо ч гэсэндээ ялгаагүй, ялангуяа тухайн үед гянданд байхад хамгийн хэцүү нь юу гэж 20-30 санжийн том биетэй хархнууд байдаг. Энэ хархнууд хизээч цусны үнэрийг зүгээр өнгөрөөд. Та нар харах гэхээр манай Монгол охтон шиг хүн хараа зүхтаад гэж бодож байна. Цус өнөртөл хүнлүү дайна. Олоолоо л хүнийг барьж иддэг. Тэгвэл тэр оройжонгоо өдөржингөө зодуулаад нурууных нь махан тасарж өмөрж унаад ясан ил гарахт нь нүдсээр байгаа даавуугаар ороочоод гянданд хайсан тэр шин маргааш нь тамлагдаж цовдлогдохынхоо өмнөх тэр шин Есүс гянданд дээшээ хараад хурхираад унтчихсэн гэж бодож байна. Тэнд харахнууд шүнжэнгөө Есүсийг хэмэлж байгаа цусны өнөр. Энэ их зовлонг Мария их хүний нүдээр харж байгаа. Тэг хүүгийн толгоонд өргөсдтэн муглаад нэг нэгээрээ шанаадж нүүр нүдгүй балбаад одоо хин цогсныг таач гэж хэлээд ичхүртээр нүцгэлж хагаад загалмай дээр хадаасаар нэвт сүлбэж хадах тэр агшин. Нүдэрээ үзсэн их хүн сэтгэл нь яаж өмөрч урагдах. Гэхдээ Мария юу гэлээ? Бурхан минь болов би хүүгээ буцааж авъя гэсэн. Тэр Христийг загалмай дээр өргөсөн. Энэ гурав ижилхэн байна. Нэг нь эрэхтэй, нөгөө хоёр нь эмэгтэй хүүсийн ялгаал байна ухаас энэ гурвын залбирал, үйлдэл, итгэл нь яг ижил байна. Хааннагийн энэ залбирал бол энгийн залбирал биш юм. Энэ залбирал бол ирээдүйд ирэх Месиа, тослогдогчийг юроосон залбирал. Тиймээс тэр ингэж хэлж байгаа. Тэрээр хаанда хүч чадлыг тэр өгөх болно. Тосолсныхоо эврийг тэр бас өргөх болно. Тосолсныхоо эврийг өргөх болно. Өнөөдөр бид нэр тэр эврийг өргөлцөд энд сууж байгаа. Өнөөдөр бид нэр түүнийг сонсож, түүнийг хайрлж, түүнийг дагахын тулд энэ зааланд, энэ үгийн цагтаа хамт байх. Энэ сүнслэг залбирлуудын гүн утга нь ямар гүнзгий байдгийг та харж байна. Харин 12 дугаар зүйл дээрээс гинт дуур амьсгал өөрчлөгдөнө. Та нэг тийм хүмүүс байдаг мэдгүй. Зүг зүгээр ингээ энийгээд сайн байна уу нямка бастра сайн байна уу нямка хаа гэдэг ингээ хажуугаар өнгөрдөг. Яг 2-3 минутын дараа эргээд ирсэн чинь уурлаад чадвартай туйга гараа авчдаг тийм хүн байдаг. Би яалаа. Бичгч минь яг ийм зангаар хардаа тосолсныхоо эврийг тэр бас өргөх болно гэв. Гингүүтээ шууд тэгээд Элкана Рамад байдаг гэртээ харав. Юу яриад байгаа юм чинь хаанагийн аюу гой залбирал явуулсан чи юу гинт тийм Элкана гэртээ харих надад ямар хамаатай ингэмэр байгаа. Гинт өөр амьсгал өөрчлөгдөө. Тэгээд Элкана Рамад байдаг гэртээ харав. Харин хөнгүүн нь тахилч Элигийн доор эзэнд үйлчлэв. Элигийн хөнгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд эзнийг мэддэггүй байв. Самуэль хэний доор эзэнд үйлчилсэн гинэ? Элигийн доор. Энэ ямар утгатай юм гэхлээр Элкана хаана хоёр. Элкана чи аав нь шүү дээ. Аав ээж хоёр нь буцахдаа Хаанагийн бурхан амлснаар Самуэлийг Эли даатгаж байгаа. Өөрөөр хэлбэл үрчилж өгж байгаа. Эли одооноос 2 Хофны Финихас гэдэг 2 хүүтэй биш 3 хүүтэй. Нэг өргөмөл хүү Самуэльтэй, 2 төрсөн хүү Хофны Финихастай. 3 хүүтэй тахилч болж хувирж байгаа. Гэтэл Самуэль хүнд үйлчилж байгаа гинөө. Тэр эзэнд үйлчилж байсан. Харин Самуэль Элканагийн 2 хүү, Самуэль Элканагийн 2 хүү, Самуэль Элканагийн 2 хүү гэж баян харьцуулж бичээд байгаа шалтгаан юу юм? Биднэрт мессеж өгöd. Нямкагийн дотор байгч, урвагч, увайгүй бурхныг үл мэдэх Нямкагийн тухай нэг өгүүлээд, Нямкагийн дотор байх эзэнд үйлчлэгч Нямкагийн тухай нэг өгүүлээд,
аль нэг нь чи тижээн тэр нь илүү томорно, аль нэг нь чи өсгөж, аль нэг нь илүү хайрлна, тэр нь эзний өмнө хихэх хувь тавилангийн чинь шийднэ гэдгийг бичиг шийдэхийн тулд Самуэль болон Элканагийн хоёр хүү Хофны, Финекас нарыг үргэлж харьцуулаад байна. Ийм учраас Самуэль тахилж Элигийн доор Элид үйлчилж байсан биш. Тахилж Хофны, Финекас үйлчилж байсан биш. Майхан сүмд үйлчилж байсан биш. Эзэнд үйлчилж байсан. Эзнийг мэддэггүй хүн эзэнд үйлчлэх боломжгүй. Тийм биз? Эзнийг мэддэггүй хүн эзэнд үйлчлэх боломжтой. Боломжгүй. Харин Самуэль эзэнд үйлчилж байсан. Харин Хофны, Финекас хоёрын өмнө Элигийн хүүгүүд нь үл бүтэх байсан бөгөөд эзнийг мэддэггүй байна. Одоо би энгийн асуулт асууя. Энэ ирэн үед эзнийг мэддэг байх ёстой хүмүүс нь хэн юм? Тахилч нар шүү дээ. Тахилч нар. Эдгээр чинь энэ үеийн хаадууд шүү дээ. Та нар мэдж байна одоо хаангүй байгаа шүү дээ. Израилийн хаан бурхан боловч сүнсээр оршигч тэр өөрийн тахилчнаас үгийг хэлээд тахилч нар ард түмнийг урайлан удирдан дагуулдаг хаад нь байхгүй. Бурхны хаанд тахилч гэж нэрлэдэг. Гэтэл Бурхны тэр зүрхийг, тослогдогчийг, Месиаг, аврагч эзнийг, авралыг, хүн төрлөختний төлөөг шаналлыг, хүн төрлөختний төлөө Бурхны урсгаж буй нулимс цус, ус, зовлон хамгийн түрүүнд мэдэх ёстой байсан хүмүүс нь хэн? Энэ үе. Тахилч нар. Тахилч нар дундаа хэн? Эли, Хофны, Финекас гурав шүү. Эдгээр чинь Шилод байна. Та нар Шилог үдсгэлэнт ариун газар бөгөөд Бурхан Шитимээс Шило руу өөрийн ариун гэрээний авдрыг авчирсан. Тэр гэрээний авдрын оршин байх ариун газрыг үүдэн гисгийн цэвэрлж хагаад салхинд хамбог хөшгөн жоохон нэгдэж завхарсараар нь харах төдийд тэр хүн өгдөг. Зөвхөн тахилч нар ордог. Тэр ариун Бурханы оршихуй хүч чадлын бэлэгдэл гэрээний авдар Шилод энэ сүм дотор байна. Тэр сүм дотор 3 тахилч байна. Тэгтэл тэр 3-ыг юу гэнэ? Эзнийг мэддэггүй гэж. Ямар харанхуй вэ? Та нар боддоо ямар харанхуй вэ? Би хэд удаа сонсч байсан бас уулзч үзчихсэн. Германд хөвчлэн байдаг. Пресбитериан, Лютериан, Католик гэдэг олон урсгалууд байгаа. Олон зуун жилийн түүхтэйс өмнөд байна. Тэндээс манай чэжүүд ирээд теологийн хичээл намайг сурж байхад Бурхантай харилцааны тухай хичээл орж исэн пастортай санаандгүй хоолны цайны цагаар Монгол оюутан гэдэг арай содон аймагтад хоол идчихсэн чинь Бурханд итгэдэггүй гэнэ. Тэр пастор. Яаж сонсч? Гэхдээ би амьдрахын төлөө л ажиллаж байна. Гэхдээ би юусоо ойлгохгүй та Есүст итгэдэггүй юм уу? Онол теологийн аймаг. Миний ажил. Тэг яадаг гэсэн чинь пастрын ажил хийхээр Герман, Европын хөгшин Европ ялангуяа Герман улсаас цалинжуулдаг гинэ. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал бүгдийг төлдөг. Тийм болохоор тэр итгэхгүй нь бол дараагийн хоёр дахь асуудал. Олон Библийн сургуулиа төгсөөд пастор болох ёстой. Тэр сүмд очиод тэр сүмийн пастор болох ёстой. Тэр нь нэгдүгээр асуудал. Тийм сүмд та хүндэтгэл өргөн гэд боддоо. Энэ харанхуй яг энэ Элигийн хүүхдүүдийн тухай бичигч маань хэлж байгаа байхгүй. Хааннагийн гайхамшигтай залбирлыг ярьж явснаа гинтс хүндлэн сэдв орж ирээд тэгээд Элкана Рамад байгаа гэрлүүгээ харьлаа. Тахилч Элигийн доор харин хөвгүүн нь тахилч Элигийн доор эзэнд үйлчлэлээ. Элигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд эзнийг мэддэггүй байгаа гэдгийг хэлж өгч. Өөрөөр хэлбэл Самуэль, Эли түүний хоёр хүүхдийн гурвалсан харилцааг Библиэлд байнга үргэлжлүүлэн өгүүлээд байна. Нөгөө төгөр та бүхэн энэ харьцуулалтын тухай анзааранга харах юм бол 13-аас 17 би та бүхэнд уншиж өгье. Яагаад мэддэггүй гэж зүүрлсэн бэ гэвэл тэр үед хэн нэгэн хүн өргөл өргөх үед тахилчийн зарц 3 салаас сэрээ барин мах чанж байхад хүч ирдэг нь ард түмний өмнө зуршил болсон байв. Түүгээрээ тогоо сав хайрлын тогоо ваар сав руу хатгаж сэрээнд зоогдож гарч ирсэн бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх Израильчуудад ингэдэг байлаа. Түүнээс гадна хүмүүсийг өөх шатахаас өмнө тахилчийн зарц ирээд өргөл өргөж буй хүнд тахилчнаас шарах мах өг.
Тахилч чамаас чансан мах авахгүй. Зөвхөн түүхийг авна гэдэг байв. Хэрэг тэр хүн түүнд эхлээд бүх хөөх шатаг дараа нь сэтгэлдээ хүснээ авах тун гэж хэлбэл тахилчийн зарч үгүй. Чи үүнийг надад одоо өг. Стигвэс би хүчээр авна гэдэг байв. Ийхүү эдгээр залуусын нүгэл нь эзний өмнө асар их байсаагаад тэд эзний өргөлийг үл тоомсралж байлаа. За ямар хүмүүс байсан? Яагаад үл бүтэх гэдгийг хэлсэн? Үйлсийн тухай ярьж байгаа. Үйлс. Та нар хардаа яагаад эднэрийг бурхныг мэдэхгүй гэж нэрлсэнийг нарийн харуул Ханнагийн магтуун дээр залбирал дээр Ханна өгүүлсэн байна. Ханна юу гэж өгүүлсэн гэвэл ингэж хэлж байгаа. 3 дээр байна. Ихэд олон үг бардамнаж бүү ярьдгаа ихэмсэг үгс амнаас чинь бүү гардгаа хамгийн мэдгч бурхан эзэн тул хамаг юуг дэнслэн гинэ. Үйлсийг дэнслэгч нь чухамдаа бурхан. Өөрөөр хэлбэл Ханнагийн залбиралд юу агуулгаж байна гэвэл тэр дуулдаг байна уу, ярьдаг байна уу, номлодог байна уу, Библи гоё тайлбарладаг байна уу, пастор нь байна уу, мастер нь байна уу, ахлагч нь байна уу, махлагч нь байна уу, хамаагүй. Үйлсийг дэнслэн гэж байна. Бурхан үгийг биш, гоё ярьдгийг биш, гоё дуу зохиодгийг биш, үйлсийг нь дэнслэн. Нямка яаж хэрхэн гоё ярьж гэнэ гэдгийг биш, нямка яаж зогстой амьдарч байна вэ гэдгийг бурхан дэнслэн гэж. Харин Финихасын хүүгүүд энэ тэдний үйлс нь ямар байсан бэ гэвэл тэд нар эзэнд өргөх өргөлөөс урдчлаад авдаг байсан. Үгүй. Левит ном, Тооллого ном, Дэд хууль номон дээр эзэнд бүх шатаалт өргөгдөж тахигдсны дараа тэд нар тэндээс авч идэхийг бурхан зөвшөөрсөн байхгүй юу? Гэтэл өргөхөөс нь өмнө шууд сэрээ зоогоод сэрээнд нь юу зоогдсон тэрийг аваад өөрсдийн юу гэнэ үү? Түүгээр тогоогоо, саваа, хайруулын тогоогоо, ваар саваа хатгаж сэрэн зоогдсон бүхнээр дүүргдэг. Өөрийнхөө идэх бүх савыг дүүргэсний дараа үлдсэнийг за одоо наатахаа эзэн дүүргэх гэж. Энэ нь юу гэнэ үү? Зуршил болсон байлаа гэнэ. Тэрээр зуршил болсон байл. Зуршил гэдэг чинь юу гэсэн үг юм? Баян давтагдаад бүр нөгөө хүмүүс нь хувь тавилантайгаа эвлэрсэн, эзний өргөлөөс хулгайлахтай нь эвлэрсэн. Эзний хүндэтгэлийг, эзний өргөлийг үл тоохтой нь эвлэрсэн гэсэн үг. Ойлгож байна. Хоёр дахь нь яадаг гэнэ? Бүр болохгүйгээр хуулийг зөрчиж байгаа. Түүх юм ах. Биднэрт эзэнд өргөгдөөд шатаагдсан тахилын мах биш, бидэнд түүх юм ах хэрэгтэй. Яг ч шорлог хийж өгдөө. Тахилж шарж өгдөө. Тэрийг нь өөрсдөө очиж авдаг гэнэ үү? Зарцаа явуулдаг. Тэгэнгүүт нөгөө хүн яг Левит номон дээр хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. Эхлээд бүх мах өргөгдөг. Тэгээд дүүний дараа та хүснээ аваарай. Энэ хууль нь багхгүй. Тэгсэн чинь үгүй. Яг одоо надад үгүй бол би чамаас хүчээр авна. Ойлгож байна. Энийг эзэн мөн бичигч маань юу гэд өгсөн гэвэл ийм залуусын, эдгээр залуусын нүгэл нь эзний өмнө асар их байсан агаад тэд эзний өргөлийг үл тоомсорсон байна. Эзний өргөл гэдэг чинь юу юм? Өнөөгийнхөр юу юм? Хүндэтгэл мөргөл байхгүй. Хүндэтгэл мөргөл. Одоо бид нар эзэнд өөрсдийгөө болон өргөл өргөхөөр энд цугласан хүмүүс. Өөрөөр хэлбэл эзний өдрийг, эзний ариун газрыг, эзний ариун сүмийг, эзний ариун өргөлийг тэд нар яасан гэнэ? Үл тоомсросон. Зөвхөн энэ үед байсан итгэгч нарын төрх байна. Өнөө ч гэсэн байгаа бидний дүр төр. Бид нар эзний өдрийг үл тоод цагаа барихаас ахуулаад эзний өдрийг дандаа хоёр дахь болгодог. Эхлээд ажил, мөнгө, бизнес, дараа эзний өдөр. Мөн эзний өдрийн өргөл, сүм чуулганы санхүү, эд хогшил мөн хофны Финихас нар шиг ханддаг. Би пастор юм чинь, би тэргүү ахлагч юм чинь, би тэргүүн дэд пастор юм чинь, энэ яадгийн, тэр яадгийн гэх мэтчлээ. Сүм дотор байгаа зүгээр юмнаас алга болж яадаг, хулгайлагдж яадаг, эвдэрч хэмхэрч яадаг, тэрнийг хинч хариуцаж, хинт шаналж, хинт санаа зовдоггүй. Яагаад? Минийх биш гэж. Бүх юм
нэгээс эхэлдэг. Багаас эхэлдэг. Үр хүүхдүүд чинь сүм доторх юмыг эвдэлсэн бол хариуцлага тооцох эцэг эхүүд хоороо гэж байдаг. Сүмийн хэмж, минийх биш юм. Сүм дотор байгаа Honda мотор, янз бүрийн өвс хадагч эдгээр эвдэрнэ, янз бүрийн спикер техник, микрофон хулгайд алга болно, гар утаснууд алга болно. Сүм дотор тэдэд байсан тим юм тэдэд байхгүй болчдөг. 7-8 батарейд ирэл худалдаж аваад тавина, алга болоод хий авсан, бата авсан, баяр авсан, дорж авсан, хий авсан. Учир нь олдохгүй тоногдоол байна. Сүмийн тэнд юм эвдрээл байна, цоорол байна, хагараал байна. Хинч шаналж, хинч ууралж, хинч стрессдэж, хинч түүнийг бүтэн байлгахын төлөө хичээдэггүй. Яагаад минийх биш юм чинь? Яг энэ дүр төрх чинь хэдий жижиг мэт Хофны Финихастай харьцуулшгүй мэт харагдаж байгаа боловч энэ дүр төрх чинь хорт хардрын, сүнслэг хорт хардрын эхлэл. Тэр тусмаа санахгүй, сүмийн санахгүй. Итгэгчнэрийн өргөж байгаа өргөлийг энэ 100хан төгрөг яах те. Өө энэ 10,000 байна. Өө энэ 20,000 байна. Энэ зүрх сэтгэлийн хандлагыг харуулж байна. Өргөл бол өргөл 200-оос байсан ч Бурхны хувьд үн цэнтэй өргөл түүнд хандах тахилч хүний зүрх сэтгэлийн даруусал түүнийг үнтэй тооцох тахилч хүний зүрхийг Бурхан шалгадгийг тэр үйлсийг дэнсэлдгийг эзэн өөрөө дэнсэлдгийг энэ бичигч маань Хофны Финихас Эли нарын дүр төрхөөр биднэрт харуулж байна. Бидний дунд магадгүй би өнөөдөр ингэж амьдарч байгаа биш үстэй. Бидний үр хүүхдээ ингэж амьдруулах замыг бэлдэж байгаа биш үстэй. Эцсийн дүндээ бидний үйлсийг эзэн дэнслэх болно гэдгээ маш тодорхой өгүүлж байгаа. Нөгөө төвөр Израиль хааныг хүсэх болно гэдгийг Бурхан мэдчихсэн. Хизээ мэдчихсэн гэж бүр 40 гаруй жилийн өмнө тэднийг цөлд тэнүүчилж явахад мэдчихсэн. Сонирмоос эн чинь одоо цөлийн амьдрал нь дуусаад эхний үеийн цөлдөө үгүй болоод хоёр дахь үе нь одоо шүүгчд ном эхлэхэд үгүй болоод Бурханыг мэдэхгүй цоош нь 3 дахь үе гараад ийм харанхуй үе ирсэн байна. Ойлгож байна. Ийм харанхуй үе ирсэн байгаа учраас энэ үед Бурханы үг, Бурханы хүн ямар чухал байсныг өгүүлж байгаа. Шүүгчд номны энэ харанхуй үед тэд өөрсдөндөө хааныг хүснэ гэдгийг Бурхан эхний үе дуусаад, хоёр дахь үе дуусаад, цөлийн 40 жил, 100 гаруй жилийн өмнө дэд хууль номон дээр мэдээд түүнд нь тохирсон халамжийг үзүүлсэн. Бүгдээрээ хамтдаа дэд хууль номны 17-гийн 14-ийг харъя. Би тавханд уншиж өгье. Энэ бол цөлийн тэнүүчилж явсан ард түмэндээ Бурханы өгсөн тушаал зарлиг байна. Тэр юуг урдчилж Бурхан тушаасан бэ гэвэл эзэн Бурханы чинь чамд өгч буй газарт чи хурч очоод түүнийг эзэмшиж тэнд оршин суухдаа бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэн шиг хааныг дээрээ залъя гэвэл чи эзэн Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Чи ах дүүсийнхээ дундаас өөрийнхөө дээр хаан болго. Харин ах дүү чинь бус гадны хүнийг чи өөрийнхөө дээр хаанаа бүү болго. За энэ хүртэл ойлгомжтойгоос Израиль еврей хүн байх ёстой. Бурханы хүн, Бурханы сонгосон үндэстэн байх ёстой. Цаашлаад тэр өөртөө адуу үржүүлэх ёсгүй. Адуугаа үржүүлэхээр хүмүүсийг Египт рүү буцаах ч ёсгүй. Учир нь эзэн та нар энэ замаар дахин хизээж буцах ёсгүй гэж та нарт айлдсан билээ. Зүрх нь уруу татагдахгүй тулд тэр хүн олон ихнэр авах ёсгүй. Тэр өөртөө алт мөнгө арвижуулж болохгүй. Тэрээр хаанчлалынхаа сэнтид залангуудаа Лев овгийн тахилч нарын өмнө байдаг номноос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад өөртөө байлгаж түүнийг амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр уг хуулийг бүх үг буюу эдгээр зарилгийг сахин үйлдэж Бурхан эзнээсээ эмээхийг сурах бөгөөд зүрх нь ах дүүндаасаа дээгүүр өргөгдөхгүй мөн үг тушаалаас баруун тийш зүүн тийш хазаахгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчлаа. За юу гэнэ? Лев хүн байх ёстой гэд энэ хуулийг ингээ шууд уржигт л уншихаар ойлгоход хэцүү. Гэхдээ би танд багцлаад өгье. 3-1-ийн зарчим гэж байна. Бурханы хуулиуд донд зарим нэг чухал хуулиудад. Энэ 3-1-ийн зарчмаар энэ хууль бичигдсэн байна. Юу вэ гэвэл 3 зүйлийг хоригдсон хаан хүнд. Тэгвэл одоо биш шүү дээ. Та нар тэр газар эдгээр чинь цөлд тэнүүчилж яваа улсууд. Канааныг очиж хараачгүй яваа улсууд.
Гэхдээ тэр үед нь та нар тэр газар очно. Эзэмшин тэнд амьдран, оршин суун. Гэхдээ та нар намайг биш хааныг хүсэх үе юм. Бурхныг биш хүнийг хүсэмжлэх үе юм. Тэр үед та нар тэр хааныг сонгох үед тэр хаанд би 3-ыг харьцах нэгийн зарчим буюу ийм хуулийг өгнө. 3 зүйлийг амьдралынхын турш хориглон, ганцхан зүйлийг гарцаагүй хий гэж шаардна. Энэ хуулийн нэг л өгүүлж байна. Хоригдсон 3 зүйл нь юу вэ гэвэл нэгдүгээр тэрээр өөртөө адуу үржүүлэх ёсгүй. Адуу үржүүлэхээр хүмүүсийг Египт рүү буцаах ч ёсгүй. Учир нь эзэн та нарыг энэ замаар хизээш буцах ёсгүй гэж та нарт айлцсан мэл. Адуу. Үл христчүүн адуу гэж хариулж болохгүй. Адуу бол өнөөгийн AI, өнөөгийн нөгөө робот, танк, пуужин, байлдааны хүч байхгүй. Энэ үеийн хүч. Ямар их хүч адуунд байсан гэхлээр энэ үеийн зэр зэвсгийн тэргүүн тулгаанд адуу байсан. Та нар боддоо бичигч маань 1-р 2-р хаад 1-р хаад номыг бичгтээ тэр номын бичигч маань юу гэж өгүүлдэг вүлээ? Элияг Тэнгэрээс бурхан үхлийг үзүүлэхгүй өөртөө авахдаа юугаар ирж авлаа гэдэг үлээ? Галт моринт хэрэгээр. Бурханы хүчийг хүртэл юугаар дүрсэлж байна? Адуу мороор байхгүй. Тийм учраас хаан хүн адууг тижээж үржүүлж болохгүй гэсэн нь чиний хийх дайн тулаан, чиний хүчрхэг байдал бол энэ дэлхийн хүч биш, би өөрөө гэдгийг тэр хаан бурхан зааж өгч. Чи хүчрхэг морд, хүчрхэг танк, пуужин цөмийн зэвсэгтэй байлаа гэд чи ялна гэсэн утга агуулахгүй. Ялагдвал миний моторт байдаг учраас чи өөртөө нэгийг ч бүүлдэ гэдэг. Харин Саул яадаг вүлээ? Гибеончуудыг цогчоод хамаг тарган хүчрхэг адуу мал өхрийг аваад үрээд ирдэг. Яг ч гэсэн чинь Самуэль би бурханд өргөх гэж юм худлаа ярьдаг. Харин Давид яадаг вүлээ? Тэр олзолсон адуу болгоныхоо хойд 2 хөлний шүрмсийг тасдчихэд. Та нар хойд хөлний хөдөө амьдардаг хүмүүс бол мэдэндээ хойд хөлнийхний шүрмс тасарсан адуутай уулзаж үзсэн. Уулзсан цаашаа зүг таарж ирсэн. 2 биш. Зүгээр нэг хойдлынх нь нэг хөлний шүрмс тасарсан тийм адуун дээр хүн мордох нь байтугай имэйл тавихад бүсөөд ингэж чирж унаад идэв. Тэгтээ амьдраад идэв. Хоолоо идэнэ, гүгээ саана, явна, бэлчээлнэ. Гэхдээ дээр нуруунд дээр юм тавихаар унчаад идэв. Тэгвэл ийм адуугаар дайнд яах юм бэ? Адуутайгаа хамт харуулна гэж. Бурхан хаан хүнд энийг хоригдсон нь ийм учраас. Пастор хүнд, тахилч хүнд, удирдагч хүнд, бурхан өөрийнхөө хүнд чиний хүч чадал бол энэ дэлхийн юу ч биш, ганцхан би байх ёстой гэдэг шаардлага тавьсан учраас адууг үржүүлэхийг хоригдсон байхгүй. Яагаад Египт рүү явж адуу үржүүлэх тухай хүндсэн гэж? Яагаад гэвэл тэр үед хамгийн хүчрхэг гүрэн Египт өгөөд тэнд хамгийн хүчтэй том адуунууд байсан баг. Ром, Египт та нар мэдэн шүү дээ, байн хур номдэр хүртэл гардаг. Тэндээс бити царай алд гэсэн үг. Бусдын хүч чадлаас бити царай алд. Египтээс чи нэг 10 адуу авчираад жилийн дараа үржүүлээд нэг 50-60 адуутай болчвол би хүчрхэг болно доо гэж бүү бод. Чиний хүч бол би байх ёстой. Хаан хүн, тахилч хүн, бурхны хүн чамд хүч чадал байх ёстой. Тэр цаг мөч агшин ирвэл чиний хүч чинь адуу биш, би байх ёстой гэдгийг бурхан сануулж байгаа. Нэгт их хоригдсон. 3-1-ийн зарчим 3 зүйл хоригдсон тийм ээ. Хоёр дахь нь юу вэ гэвэл зүрх нь уруу татагдахгүй тулд тэр хүн олон ихнэр авах ёсгүй. Элкана 2 ихнэртэй байж гэсэн тэр үеийн хүмүүс олон ихнэртэй байж болдог байсан мэт гэдэг хүмүүст би хандаж хэлээд. Болно гэж байна. Тэр тусмаа тахилч хүн, бурхны ард түмнийг удирдах байгаа хүн олон ихнэртэй байж болно гинэ. Тэгвэл Элкана, Ханна, Пенина гэдэг 2 ихнэртэй байж гэж бичсэн нь тэр хэдий ийм мундаг тахилчин удам боловч үндсэн хувийн амьдрал нь ийм ороо босгоо байсан юм а гэдгийг харуулж бичсэн юм. Хаан хүн яагаад олон ихнэртэй байж болохгүй гэнэ? Зүрх нь уруу татагдахгүй тулд. Яагаад? Хамгийн тод жишээ, хамгийн энгийн жишээ Соломон. Зөвхөн эхнэрүүд нь 1000 байж боломгүй аа. Дээр нь шивгчин зөндөө юм байна. Ийм хуулийг сахиагүйгээс болоод тэгтээ та Соломон ч зүгээр над мэтийн юм жижигхэн хөдөөний пастор биш шүү дээ. Соломон ч урд өмнө байгаагүй, хоош хожид байхгүй мэрэгэн ухааныг бурхнаас авсан. Гэтэл тийм мэрэгэн ухаантай атлаа сүнслэг байдал дотор ямар алдаа гаргасан?
олон ихнэр авсан. Ихнэрүүдийн нөлөөнд автаж баг багаар уусаж явсаар байгаад тэр гоё эзэнтэй нүүр тулж уулзсан атлаа. Чи надаас махан би юу ч гуйсангүй. Чи надаас миний ард түмнийг удирдах ухаан гуйла. Би чамд энэ мэрэгүү ухааныг ирээдүйд ч хинт ч өгөхгүй. Өмнө нь хинт ч байгаагүй цорын ганц мэрэгүү ухааныг Соломон чамд өгөөд мөн чиний гуугаагүй алдар нэр, эд баялаг, амар тайван бүгдийг би чамд бонусанд өгнө гэсэн. Тэр нандин харилцаатай байсан Соломон амьдралынхаа бүгсэн дээрээ яагаад очиж завхаарлын шүтэн болсон Баалын өмнө өвдөгсөгцсөн. Яаж тийм бурхнаа мартаж чадчихэв? Тийм мэрэгүү хүн байж ич. Мэрэгүү ухаан гэдэг бол мэдлэг биш гэдгийг Соломон харуулсан. Мэрэгүү ухааныг Библи маш энгийнээр хэлсэн. Эзнээс эмээхүн мэрэгүү ухааны эхлэл. Заримдаа дэлхий дээр хамгийн хол зам ямар зам байдаг гэж би танаас нэг зам зааж өгөө. Дэлхий дээр хамгийн урт хамгийн хол зам. Эндээс энд хүрэх зам. Бид нар олон юмыг мэдлээ. Библи уншлаа, номлолоо, Библийг тайлбарлалаа. Энэ дотор байгаа маань энд ирэхгүй бол мэдлэгнээс зүрхэн тушаас зүрх сэтгэлд маань үүс болж амьдрал маань үр жимс гарган өөрчлөгдөхгүй бол тэр мэдлэг юу ч биш. Яг Соломон шиг мөхөлд хүргэх хавх өргөж байж байна. Яагаад гэж Соломон эхнэрүүдийнхээ нөлөөнд автсан. Зүрхэн уруу татагдахгүй тул тэр хүн олон ихнэр авч болохгүй. Гэтэл энэ хуулийг Давид ч биелүүлээгүй, Соломон ч биелүүлээгүй, Рехобоам ч биелүүлээгүй, Саул ч биелүүлээгүй, тэд нар олон ихнэр авсаар л байсан. Энэ бол Бурхны хүсэл байгаагүй. Бурхан нэг Адам, нэг Яваг л бүтээсэн болохоос нэг Адам 3 Ява бүтээгээгүй. Тэр нэг Адам, нэг Яваг л нийлүүлэн ажиллахдаа гэр бүл гэж нэрлсэн болохоос 2 Адам, 2 Яваг нийлүүлээгүй. Нэг ир, нэг эмэгтэйг тэр юусэн. Энэ юрол нь одоо ч хэлж байгаа. Хаан хүн, Бурхны ард түмнийг удирдах хүн, пастор хүн, тахилч хүн олон ихнэр авч болохгүй. Яагаад? Зүрхэн уруу татагдахгүй тул. Ингээд Баалын өмнө Соломон хаттынхаа орхинд ороод сөхөрснөөс болж тэр гайхамшигтай юрол хаанчлал нь юу ч биш, хин ч биш болж түүхэнд айгүй галдултай гоёор эхлээд айгүй гутамшигтайгаар дууссан хааны амьдрал болж дууссан. Хоёр дахь хоригдсон энэ эхнийг надуу, дараагийнх нь олон ихнэр. Гурав дахь нь юу гэнэ? Тэр өөртөө алт мөнгөө арвижуулж болохгүй. Яагаад? Ихэнх хүмүүс магадгүй энэ зааланд суугаа хүмүүсийн 199% нь дансандаа найдаж байдаг. Картон дах мөнгөнд. Харин Бурхан онцолж хэлэхдээ өөрийнхөө хүмүүсийг алт мөнгө хоримтлуулж болохгүй гэсэн. Яагаад? Элия шиг амьдрахыг хүссэн. Чиний өдөр тутмын хэрэгцээг би хангах ёстой. Чи надаас өдөр тутам гуйж би чамайг хэрэгээр хооллох мэт даруугаар чамайг хангаж чадах Бурхан гэдэгт чи итгэж амьдрах ёстой гэдгийг Бурхан тушааж. Чи хаан байлаа гэд ирээдүгөө бодоод байр, сав, гараж, газар аваад банкнд мөнгө хадгалаад дараа нь хааныхаа сентинээс буух юм бол юмыг яаж мэдгүй тэтгэвргүй үлдэн. Чи пастор хүн юм чинь нийгмийн даатгал төлөөгүй тэтгэвэр байхгүй насны бүксэнд онгоо болно ёстой битгий нэг бод. Ийм учраас бидний цуглаан дуусах болгон залбирдаг залбир дээр юу гэдэг вэ? Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дуусгадаг, таны хаанчлал ирэх болтугай, хүсэл танд ингэ шиг газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч гэж гуйхыг Есүс заасан байхгүй. Би биш, энгийн хүн биш, энгийн пасторч биш. Бурхны хүү, Бурхан өөрөө, Элохим өөрөө та нар надаас ингэж гуй гэж заасан байхгүй. Өдөр тутмын минь талхыг тэр өдөр нөгөөч. Та нар надаас банкнд тэр бум төгрөг өгөөч. Намайг дахиад үхэн үхтлээ ажил хийхгүй байсан ч амьдрж болох тийм эд баялаг өгөөч гэж гуй гэсэн үү? Үгүй. Өдөр тутмынхаа талхыг өдөр бүр надаас гуй. Намайг Элохим, Шадай, Йохова Рафа, Рой намайг хангагч Бурхан гэдгийг санаж амьдар. Өдөр бүр. Маннаг ч гэсэн тэгдэг тийм. Маргааш идэх маннагаа бүү цуглуул. Өдөр бүр над руу хайр. Ийм гурван зүйлийг хаан хүнд, Бурхны ард түмний удирдагчд, өнөөгийн биднэрд удирдагч пастор ахлагч нарт тушаасан бол нэг зүйлийг гарцаагүй хий гэсэн нь тэрээр хаанчлалынхаа сэнтэд залрангуудаа
хамгийн түрүүнд хийх юм нь залрангуудаа ерөнхийлөгч бол тангараг өргөдөг, улсын хурлын гишүүд бол тугандаа мөргөдөг. Харин энэ хүн яах ёстой гэнэ үү? Залрангуудаа Левигийн тахилч нарын өмнө байдаг Тороо ном, бидний үдсэн эхлэл, гитлэл, тоолго, Йошуа тэр номнуудыг хуулж бич гэж байна. Бэлэн ном аваад урдаад хуульцсан ном тавь биш. Хуулж бич. Юу гэвэл шавийн сэтгэлтэй бай. Сурах зүрхтэй бай. Үгийг судалдаг байхыг. Тэгээд өдөр бүр хаан сентенийхээ хажууд тавь гэж байна. Шикавнд хийчихэд хадганд ороогоод бурхныхаа ард тавьчиад хаяаны гаргаж ир тоосын унгаж асч гисэн нь. Өдөр бүр энэ хүний хамгийн чухал үйлчлэл ажил бол хаан сентен шүү дээ. Тэгвэл тэрнтэй хамгийн ойрхон байх нь миний тушаал зарлиг тушаалуудыг өдөр бүр хуулж бичиж уншиж игээд Йошуад хийсэн үг. Баруун тийш, зүүн тийш бүх хазаа. Уншиж судалж мэдэхгүй бол баруун зүүн хазааж байгаа үгүйгээ хэн яаж мэдэх юм бэ? Яаж мэдэх юм бэ? Тиймээс нэг гарцаагүй хийж тушаасан нэг 3-ыг хоригдсон, 1-ийг нэмсэн. 3-ны 1-ийн харьцаа. Энэ бол Бурхны хаан хүнд өгсөн тушаал. Өдөр цуглааны дараа бид нэр золголттой учраас хэдүүлээ алгасах зүйлсээ алгасаад сүүлийн сэдвээ ороод хамт дуусгая. Хофны Финихас тэд Бурхны хүндэтгэлийг, өргөлийг үл тоосон. Тийм учраас Бурхан тэднийг шийтгэхээр шийдсэн тухай гарч байгаа. Харин балчир хүүгүн Самуэль эзний өмнө майланган эфод өмсөд үйлчлэлсээр л байсан тухай мөн давхар өгүүлж байгаа. Хамгийн сүүл би 5 хүнд 22-оос уншиж байна. 1-р Самуэль 2-р бүлгийн 22. Эли өндөр настай болжээ. Өөрийнх нь хүүгүүд бүх Израиль юу үлдэж байгааг тэд бас чуулганы асрын үүдэнд үйлчлдэг эмстэй унтаж хэвтдэг тухай Эли сонсдог байв. Тэрээр хүүгүүддээ би энэ ард олноос ёрын муу хэргийг чинь сонслоо. Та нар ийм хэрэг юунд үлдэнэ вэ? Ингэж болохгүй хүүхдүүд минь. Эзний хүмүүсийн дунд яригдж буй надад сонсогдсон энэ сураг сайн огт биш. За яаж вэ? Энэ Хофны Финихас 2 зөвхөн ийм байгаа зогсохгүй яасан гэнэ үү? Хурлын майхан эзний ариун газар чуулган дотор үйлчлдэг эмс охидтой унтаж хэвтдэг байсан тухайг хэн сонслоо гэнэ? Эли чи энэ хоёрын юу нэ? Аав нь нөгөөтэйгөр энэ хоёр яагаад тахилж болцсон? Хиний хүүхэд учраас тахилж болцсон? Тэргүүн тахилж Элигийн хүүхдүүд учраас автоматар тахилж болцсон. Гэхдээ тэд нар эзнийг мэддэггүй. Бүр ариун газар дотор завхаардаг. Өөрсдийнхөө Бурхны өргөөнд завхаардаг тэр үеийн хамгийн алдартай шашин бол Соломоны өвдөг сөхөрсөн Баал. Тэгвэл энд гажуурсгал энэ харь шашны бузар үс эзний чуулган дотор ороод ирсэн байна. Хинээр дамжаа. Нямка пастор, Лана пастор, Гамбол пастор, тэргүүн ахлагч нараар дамжаад чимээгүй ороод ирсэн. Ойлгож байна. Тиймээс эзэн энэ чуулганаа хараад нүдэнд альтраад харж чадахгүй. Тиймээс эзэн Самуэлийг босгохыг хүсэж байгаа. Хофны Финихас нарын энэ үйлдэлийг Эли сонсоод яасан гэнэ үү? Хуулийн дагуу, үгийн дагуу бол Эли яах ёстой? Үйлдэл дээрээ завхарж байгаа баригдсан эмэгтэйг Есүс дээр авчираад юу гэдэг? Хуулийн дагуу яа гэдэг? Чулуугаар шидэж ал. Энэ бол үгийн дагуу. Хэрвээ Илия үгийн дагуу үйлдэгч хүн байсан бол энэ хоёр хүүгээ тахилчийн ширээнээс нь буулгаад тэдэнд үгийн дагуу шийтгэл өгж зэмлж чулуугаар шидэж алах ёстой тэр хүн сүм чуулганд нь энэ бузар булаа Бурхны өргөөнд орж ирэхээс хамгаалах ёстой цорын ганц хүн нь хэн байсан? Эли. Тэгсэн чи Эли яаж вэ? Би нэг гоё үг хэлэх үү? Хоёр хүүхдээ уулзаа яаж вэ? Хувьчилж ярьж байгаа. Хувьчилж ярихдаа Элигийн ярианы фокус пойнт нь юун дээр байна? Бурхан яаж ин гэхээс илүү ард түмний дунд та хоёрын үлдэж байгаа ёроо мөг сонслоо. Ард түмэн дунд ийм сураг байх нь сайн биш. Хүмүүс юу гэж байгаа тухайд санаа зовд. Хүмүүс намайг юу гэхэд санаа зовд. Хүмүүс намайг юу гэж ярьж байгаа. Хүмүүс таныг ингэж яриад байна. Ховж ирэн санаа зовд. Гэтэл жинхэнэ санаа зовох ёстой юм нь юу байсан? Бузар мөг илчлэн үгийн дагуу таслан зогсоох ёстой
Илия бурхан намайг юу гэж харж байгаа бол гэдэгт санаа зовох ёстой. Илия хүмүүс намайг юу гэж ярьж байна? Хүмүүс та хоёрыг юу гэж ярьж байна гэдэгт санаа зовоод байгаа. Бид нэр олон удаа ийм яриа би сонсдог. Би биндээ асуудал байгаа бол хувьчилж уулзаад эхлээд яар. Хувьчилж уулзахгүй ил тод ярьчвал Бурхны хүмүүсийн эсрэг тэрсэллээ. Христ итгэлд хаанчлалд итгэгч нарын ив нэгдлийг задлан бутарглаа гэж ярьд. Тэр хүнд хайр байхгүй, Бурхны сүнс байхгүй гэж нэрийддэг. Петр Паулыг Барнабыг хоёр нүртэн гэж хэлэхдээ юу гэвэл бүхний өмнө хэлдэг шин. Петр өөрөө Паул өөрөө Үлс номон дээр хэлсэн байгаа шүү дээ. Би та нарт уншиж өгчээсэн санаж байна уу? Тэр үед би Петрийг ширээнээс босох үед нь чи бол хоёр нүртэн, чи яагаад харь үндэстнүүдийн өмнө хамт ширээнд сууж хоол иддэг байж ах トゥ нараа эрэхт нь ичээд босож гүйж байгаа юм бэ? Чи ийм хоёр нүртэй байж болохгүй гэж Бурхны тослогдсон Кеф, дэлхийн хамгийн анхны пастор, анхны чуулганыг үүсгэн байгуулагч тэргүүн пастор апостол Петрийг олны өмнө тэр үед би олны өмнө зогсоод бүгдийн нүдэн дээр хоёр нүртэн гэж хэлсэн. Дагаад би дараа нь бүгдийн нүдэн дээр Барнабыг бас чи мөн Петрийг дагсан хоёр нүртэн гэж хэлсэн. Тэгвэл Паул элч биш юм уу? Паул хайргүй юм уу? Паул сүнсгүй юм уу? Паул Бурхны хүн биш юм уу? Ноёд түшиндийнхэн нүдэн дээр Натан ирээд хонь хураг ярьж толгойг нь эргүүлж хагаад тэр хүн хааваа би алаад хайчих гэсэн чинь тэр бол чи Давида гэж хэлдэг. Түг Натан бас Бурхны хүн биш үү? Хувьчилж ярина юм. Энийг бид нар зөв бишээр ашигладаг. Хувьчилж ярина гэдэг нь Лана пастор завхаасан бол тэрийг нь би мэдсэн бол чимээгүй хүн бит хоёр хоёулахнаа уулзаад та завхаасан тэрнтэй та хоёр завхарж байгааг би харсан шүү. Би мэдэн шүү. Тэнгүүд чимээгүй хувьчилж яасан баярлаа хоёулаа залбираад өнгөө за тгийгээд нам дараад өнгөрхийг хэлж байгаа. Гин нүгэл дотор ёс зүй гэж би. Христ чинь боловсрал гэж би. Ингэж олонний нүдэн дээр апостолуудыг сайн сайхан хайрын хүн гэж, тайвширлын хүү гэж нэрлэгддэг Барнабыг Петртэй хамт хоёр нүртнээр нь дуудсан Паул над үг гэж хэлсэн юм. Хувьчилж уулз. Дараа нь ахлагч нартайгаа уулз. Дараа нь чуулганы өмнө гаргаж Паул өөрөө хэлсэн. Яагаад илчлэгдэхгүй бол тэр сүмд хор уршиг сүнслэг өвчин болох ийм аюултай гин нүглийг бол илчилж, улааж, гимшиж, цэвэрлж таслах ёстой юм. Үүнийг илэрхийлсэн. Тэр бидний ярьж байгаа шиг Хофнифенихаас та хувьчлаад уулзчихж байгаа. Илчлээгүй. Үгийн дагуу чулуугаар шидээгүй. Тэр хувьчлаа ярьчихж байгаа. Тэр бурхан биш хүмүүсийн яриа ховж юмд санаа зовчихж байгаа. Үүнийхээ горыг яаж амсахын тахаар би зохиогоо би та бүхэнд хэлье. Тэгтэл бурхны хүн Элид ирж эзэн айлдахдаа чиний эцгийн гэр Египтэд фараоны гэрт байхад би өөрийгөө тэдэнд илэрхийлсэн босуу. Миний тахилчид байж, миний тахилын ширээн дээр тахиж утлаг уугуулж, миний өмнө эфод зүйлдэхийн тулд би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон босуу. Израилийн хүүгүүдийн бүх галан тахилыг би чиний эцгийн гэрт өгсөн босуу. Миний орших газарт миний тушааснаар надад өргөсөн өргөл тахилууд дээр та нар яагаад дэвсэлж бас миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хүүгүүдээ надаас илүү дээдэлж байгаа юм бэ гэж хэлсэн. Бурхны хүн гэж бод нэр нь байхгүй бод Библиэлд зарим онцгой чухал хүмүүсийн нэрийг дурддаггүй. 5 тал 2 загсаар 5,000 хүнийг хоололсон гайхамшиг дээр тэр 5 тал 2 загсаа бариад очсон балчир хүүхэд энийг өргөсөн тэр балчир хүүхдийн нэр байдгүй. Есүс эзэн сүүлчийн удаа өөрийн ариун хот болох Иерусалим руу хаан хүний ёсоор ороход түүнд дудрангаа зээлдүүлсэн дудрангийн эзний нэр байдаг. Бурхныг унах унагаар хангасан хүний нэр нь тэмдэглэгдсэн үү? Есүс эзэн сүүлчийн удаа хайртай дагалдагч нартайгаа хоол идээд маргааш нь тамлагдах өдрийнхөө сүүлчийн хайрын зоогийг барихад дээврийн өрөөгөөрөө орон байраар хангаж өгсөн тэр айлын эзний нэр байдаг уу? Баггүй. Энэ бол Бурхны хүн. Тэр өөрийн нэрийн төлөө биш, Бурхны нэрийн төлөө амьдрагч учраас түүний нэрийг бичгч маань тэмдэглэсэнгүй. Гэхдээ тэр хэлсэн юунд эзний өргөөг дэвсэлж, юунд чи үр хүүхдүүдээ Бурхнаас надаас илүү дээр тавьба. Өнөөдөр 21-р зуунд ийм хүмүүс зөндөө байна. Хүүхдүүд нь бүр
бүр очоод дэлсээд өшөглөөд аммаар юм хийж ахад өмөөсөөр байдаг ийм хүмүүс зөндөө байгаа. Энэ хүмүүсийн үр уршиг нь одоо Z generation дараагийнх нь тэр альфа билүү юу гэлээ одоо гарч ирж байгаа. Хүний толгоон дээр халуун кофе асгаж гин, нэгнийхээ нүүр амыг цүм зодж гин. Фейс дээр жижигхэн охтууд нэгнийгээ дундаа хийж үстэж чирж орцсон дотор байж уламгүйгээр дээрлэж гин. Тим муухай зодож нэгнийгээ насан турш өрөөл татанхаа болгож хайчаад зүгээр тэнсэнгийн ял аваад гараад ирж байна. Хүчирхийлж байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг доромжилж байна. Зүгээр л 17-оос 20 насны 3 залуу үүрээр ажилдаа явж байгаа 30 гаруй насны эмэгтэйг такси гэж зогсож машиндаа оруулж агаад хүчнэд садарлаж доромжилж хайж байна. Яагаад? Эцэг их нь тэдэнд илэн шиг хандсан учраас. Энэ бол өнөөгийн нийгмийг хэлж байгаа. Энэ бол биднэрт өгж байгаа хатуу сануулгыг хэлж байгаа. Үүний дараа ингэж хэлж байгаа хамгийн сүүлд нь тиймээс Израилийн бурхан эзэн ийхүү тунхаглаж байна. Нөө бурханы хүн илээд хэлж штэ. Чиний гэр болон чиний эцгийн гэр миний өмнө мөнхөд явна хэмээн би айлдсан билээ. Харин одоо эзэн тунхаглан тэгхэн надаас хол байг. Намайг хүндэтгэгчдийг би хүндэтгэн. Харин намайг үл тоомсорлагчдыг би үл хайхна. Харин би чиний тэнхийг, чиний эцгийн гэрийн тамирыг тасалж, гэрт чинь өвгөн настан үгүй болох өдөр айсвэ. Израиль сайнаас сойрхдаг бүхний дунд миний орших газар гамшиг болоход чи үзнэ. Чиний гэрт настай хүн үүд үгүй болно. Гэсэн ч нүдийг чинь нулимсаар сохолж, сэтгэлийг чинь гансруулахын тулд би танаа бүх хүнийг өөрийн тахлын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин эд залуугаараа өхнө. Чиний хоёр хүү Хофны Финихас нар тохиолдох зүйл нь чам тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр өхнө. Харин зүрх болон сэтгэлд чинь таалагдахаар үлдэх үнэнч тахилчийг би өөртөө гаргаж ирнэ. Би түүнд бат үнний гэрийг барьж өгнө. Тэр үргэлж миний тосолсон хүний өмнө алхах болно. Чиний гэрт амьд үлдгэсэд бүгд задгаа мөнгөн зоос өмнөх талхны төлөө түүнд сүгдөхөөр ирж өмнөх талхтай болмоор байна. Тахилч ямар нэг албанд намайг тавьж өгөөч гэж гуйх болно гэв. Юу гэж хэлж байна? Хувьчилж яриад нүдээр үдсээр байж тэнд нь үгийн дагуу арга хэмжээ аваагүй элид өгж буй хамгийн ихний шийтгэл юу гэнэ? Нулимсаар чинь би чиний нүдийг сохлно гэж хэлж байна. Яагаад гэвэл чи харах ёстой үедээ хараагүй учраас. Үүнийг мөн Коринт, Галат номон дээр, Еврей номон дээр ах дүүс чинь бузар мөг үйлдсээр байгаад нүдээр харж мэдсээр байж дууган өнгөрөх юм бол чи хам хэрэгтэй. Ялгаагүй нүгэлтэнд тооцогдно гэж хэлж байна. Эли үүдний үйлчлэгч юмстэй завхаараагүй шүү. Эли очиж мах цах аваагүй ш зарцаал явуулсан ш Хофны Финихас нар. Яагаад Эли адилхан шийтгэж байгаа? Бүр илүү шийтгэж байгаа. Хүүхдүүдийнхээ үхлийг хараад тэгээд бурхан түүнд өгж байгаа шийтгэл нь нүдийн нулимсаар сохлохоор болж байгаа. Тэр дуурах үедээ дуураагүй. Өнөөгийн христчдийн хамгийн их хэрэгэлдэг хувьчилж уулз, асуудал байвал хувьчилж уулзгээд байгаа тэр уулзалтыг буруу ашигласан учраас. Хэрвээ зан чанар байсан бол хашаахын дүү наа чин болохгүй шүү. Тулгаамын дүү чи нэрээ тэр үед тэр нь тэгж хэлсэн шүү. Гэхдээ наад үгээ ахын дүү дахиж битээ тэгж хэлээрээ. Ингэж хэлэхэр муухай байдаг шүү. Дашка ахын дүү хаяа жоохон уурлаад ингэж ах юм. Чи уурлах хэрэггүй шүү дээ. Чи ч цагтаа жоохон байхдаа хоёр хүүшгээл байсан шүү дээ. Битээ ингэлдэ. Энийг хувьчилж уулз гэж байна. Энэ бол бидний хооронд ах дүүсийн харилцаа. Харин завхаарл, архиталт, мөнгө санхүү луурдж, сүм чуулганд бузар мөг үлдэх чиг юу гэсэн. Бусдын өмнө гарах, илчил, улайлаг, үгийн дагуу гимш таслан зогсоо гэсэн. Ойлгож байна миний ярьж байгаа. Хатуу байна. Золгооны ч өмнө настрын ч унгаагаад байна. Бид нар Библийг судалсан шиг судалж, дагсан шиг дагаж, хайрлуул хайрлсан шиг хайрлаж хичээх ёстой байхгүй. Хичээх ёстой. Тиймээс Элигийн энэ нөхцөл байдал Элигийн нүдийг сохорхдог гэж байна. Самсон бурхны үгийг мэдсээр байж ээж нүдэнд үзэгдсэн зөв гэж бодсноо хийгээд түүнд бурхны өгсөн хамгийн анхны шийтгэл үсийн тастаад филистчүүд хоёр нүдийг амьдаар нухаж авдаг шиг.
Энэ мөн сүнслэг хараагүй байдлыг хэлж байгаа шиг. Исаак ч гэсэндээ хоёр эхнэрээ үр хүүхдүүдээ ялгаж салгаж гэр бүл дотроо зөрчилтөй удаан амьдарсан учраас тэрээр насны бөксөнд хараа муудаж бүргэр болж байгаа. Үүн нь түүний сүнслэг хараа муудсныг илчилж байгаа нь тэр хүү Исава биш Яаков тууртаад өрөөчж. Харин энэ дээр сургамж авсан түүний хүү Яаков яадаг вүлээ? Эфраим Манасаа хоёрыг өрөөхтөө гараа солбоо тавьдаг. Аава бишээ, том нь энд байна, баруун гараа Манасаад иргэт би юу хийж байгаагаа мэдчихээн гэдэг. Мөн Яаковыг хараа муудаж юм харахгүй батлаа. Тэр сүнслэг нүдэн сэргэг байсныг харуулж байгаа юм. Би мэдчихээн. Одоо Эли яаж вэ? Тэр харах ёстойгоо хар, сонсох ёстойгоо сонссон атлаа үгийн дагуу зөвөр зоригтойгоор үйлдэг учраас түүний сүнслэг нүд сохор байсан учраас түүнийг нь бэлэгдэж анхны шийтгэл нь нулимсаар нь нүд чинь сохорно гэдгийг бурхан өгч байгаа. Энэ бол Библиэлд олонтоо гардаг үг. Бид нар эмгэгцэгчтэй сүнслэг ёс зүйтэй байж Христчин боловсролыг Бурханы үгийг таньж мэдхэд өөрсдөө зориулахгүй бол бидний амьдралд ийм шийтгэл ирэхгүй гэх баталгаа байхгүй. Хофны Финихас шиг биш гэж хэлэх зүрх зориг байхгүй. Эли шиг ийм шийтгэл унахаар хүн би л биш гэвэл хаанагийн залбирлыг сана хит бардам үг гаргахсдыг бурхан зүгээр дарна гээгүү нам дарна гэж сургаггүй нам дарна. Бид нар өдөр бүр гимшиж, өдөр бүр эзэн лүгөө ойртож, өдөр бүр үгийг судалж, өдөр бүр түүнийг хайрлж, бузар нугаас холдож сүнс, оюун санаа, нүд, чихээ цэвэр байлгаж эзний үгийг баян синтинийхээ хажууд тавьж өдөр бүр уншиж судлах үүрэгтэй түүний хайртай хөвгөд өгч юм. Амен. Амен. Жохон хатуу номлосон. YouTube дээр номлолын дараа уулын Лана пастор залбирдаг штеп. Пастор та номлолынхоо дараа ингээд залбираа дуусгаж байгаа ч яг цөөн биш хүмүүс санал тавьсан байхгүй. Тийм болохоор бүгдээрээ хамт залбираад тэгээд дуусгацгаа. Баярлалаа эзэн минь. Аваа таны өмнө хинч биш, юу ч биш бид нар энэ газар цогцолж байна. Энд зогстой нь үгүй л яа. Энд үргэмжлэгдэх зогстой зөвхөн та юм эзэн. Бидний гэр бүл үр хүүхдийн маань ирээдүйн гэрэлхийгээ та юм аваа. Биднэрт энэ дэлхийн эд баялаг, өв, мөнгө санхүү, нэр алдраас илүү бидний сүнслэг амьдрал таны өмнө ус мэт асгагдаж, даруусж бидний үр хүүхдүүд ирээдүйд Самуэль мэт тослогдсон таны хүмүүс байх нь бидний зүрхний чин хүсэл юм аа. Эзэн минь чуулганы маань хүүхдүүд эсвэл залуучуудыг та өөрийн үгэн дотор босгож өгч. Дорой, сул дорой, над мэтийн ийм увайгүй пасторуудыг зөвлөө чиглүүлж босгон барьдаг, таны үгээр зэмлдэг, таны үгээр урайлан дууддаг, таны үгээр синхруулдаг агуу удирдагч нарыг чуулганы маань залуучууд, хүүхдүүд ирээдүгээс та томлон, тослон гаргаж өгч байгаа. Эзэн тэднэрт хаанагийн өрөөл байг. Чуулганы маань бүх эмэгтэйчүүдийн аман дээр хаанагийн өрөөл байг. Тэдний зүрх, тэдний сүнс таны өмнө цөлд асгарсан ус садил эргэж хурааж авахгүйгээр нэг мөсөн танд зориулагдсан тийм итгэл, тийм зүрх сэтгэл, тийм агуу залбирлууд байж тэдний маань залбирал чуулганыхаа ирчүүдийг, удирдагч нарыг босгон барьсан хаанагийн залбир шиг байна. Бид нар таны өмнө гимшиж байна эзэн. Хэрвээ бид нар Хофны Финихас шиг тийм дүр төрх байгаа бол дэндүү сохор учраас өөрийнхөө тийм байгааг олж харж чадахгүй байгаа бол эзэн та илчилж өгч. Бид нар гимшихэд бэлэн байна. Бид нар хизээд таны өмнө бууж өгөхөд бэлэн байна. Бид нар хизээд таны өмнө сүхрэн суугаад толгоон дээр үл сасгахад бэлэн байна. Эзэн хэрвээ бид нар Эли шиг тавилангийн замаар зүгэлж байгаа бол бид нар өөрсдөө Эли шиг сохор учраас би өөрийгөө олж харж чадахгүй байгаа бол надад ариун сүнс эзэн минь та илчиж хайрлаач. Би өөрчлөгдөе. Би таны шавар баар баймаар байна. Варчин хизээч эзнээсээ яагаад би ийм хэлбэртэй юм бэ гэж асуудаггүй шиг
Миний амьдрал яагаад ийм юм бэ гэж амныхаа зоргоор залбирахыг минь хүртэл тахааж өгөөч. Аман дээр минь манаж тавьж өгөөч. Нүд чихэн дээр минь сүнсээ цутгаж өгөөч. Таныг олж харж, таныг хүндлэн биширж, таныг дагаж явахад тусалж өгөөч. Бидний өмг түшиг тулгуур авралын маань таяг байж өгөөч. Ядарсан нуруугаа амрааж, хол аялахад илүү хол, тань руу өртөхөд туслах аяллаа хань тэр очирт алмаазан таяг нь тоо байж өгөөч. Энэ өдөр таны нэрээр үгийн цагта хамт байгаа бүх ах дүүнараа юрууж байна. Танаас эмээхэн мэрэгүү ухааны эхлэл мөн. Таны хүлэн судрын хийсэн энэ үгийг дахин санаж бид нар мэдлэгт биш. Бид нар янз бүрийн чухал мэдлэгүүдэд бус сүнслэг эмээлт даруусал таныг мушгин мөрдөж, таны үгийг уншиж, таны өмнө өөрийгөө зэмлэн өдөргөр гэмшилтэйгээр хормоноос ч зуурж амьдрах тэр шалом амьдралыг бидэнд зөвшөөрөх болтугай. Бүх алдрыг танд өргөн бидний хайртай эзэн тэр хүн ханш Есүс Христийн ариун нэрээр талархан залбиулаа. Амен.